Хүмүүсийн нэг ярьдаг юм нь болохоор хэд их хоол идчихлээ. За жоохон газтай ч юм уу хижүүлсэн ундаа уучих ч юм уу тий эсвэл ингээ хүүт юм уучих. Эсвэл тодорхой хэмжээний эсэглэн зүйлүүдийг эсцэн гэдэг нь одоо айраг байж болж байна тий. Иймэрхүү зүйлүүдийг уухаар хоол хурдан шингэдэг гэдэг асуудал яригддаг. Нэгдүгээр тийм хижүүлсэн зүйлүүд хэрэглэх нь ходоод нь тодорхой хэмжээний хоол босролцоонд тэлэх мэдрэмжийг үүсгээд тухайн идчихэд ингээд дүүрээ цанхаагаад шингэхгүй байгаа юм шиг мэдрэмж үүсээд байгаа мэдрэмжийг л юм зүр цохиомлоор багсгаж өгч байгаа болохоос ш тийм хоолыг боловсруулаад шингээгээд байгаа ходооднд боловсралтыг дэмжиж байгаа зүйл бол алгаа гэдэг зүйлийг аягүй олон сүүлийн үеийн судалгаануудаар бол тайлбарласан байдаг. Гэтэл бид нар тэр мэдрэмжийг авахын тулд нөгөө их сахарын агуулмжтай ч юм уу те ингээд хижүүлсэн ундаануудыг хэрэглээд ирэнгүүт өөх тосны задралыг бууруулчт юм байна. Дээрээс нь тэр их нүүрс усны ачаалт найруулж шаардчмгаар үргэлжлүүлж болдгийм байна гэдэг. Дийлэнх тохиолдолд те эмнэлгийн оновчтой тусламж авч ижил одоо найруулж шаардчмгаар амь насны аюул учрахгүй дараа нь үргэлжлээд найруулж байгаа асуудал үүсэхгүй хэмжээнд дэмжлэгдэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр эмч байгаа хяналтанд хамгийн багадаа нэг жилийн хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгээд хоолны дэглэмээ бариад гэд ингээ явах хэвээр ихэнх залуу хүмүүс зовир дарагдахаар орхичдог. Тэндээс болоод тодорхой хугацаанд чихрийн шижингийн асуудал гарч ирж байгаа нь бол нэлээд харамсалтай зүйлээ. Тийм болохоор энд бас анхааралтай хандаарай. Хоолны шингэц багассан хүмүүс бол энэ байр ёслолын үеэр тодорхой хэмжээгээр хоолыг боловсруулах нэмэлт эмүүд гэж байгаа. Тэрийг тодорхой хэмжээгээр хэрэгжилж хархаг урвслыг сэтэрхээс сэргийлээч гэж хэлмээр байна.